Сайн байцгаана уу гадаад мэдээ танилцуулъя. Америкийн нэгдсэн улс болон Украины дэд тушаалын албан тушаалтнууд уулзгаж байна. За энэ удаагийн уулзалт нь Сауди Арабид болох бөгөөд уулзалтаар Оросын холбооны улстай хийж байгаа дайны нөхцөл байдал за мөн дайныг хэрхэн зогсоох тухай энхийн хэлэлцээр байгуулах талаар ярилцах юм байна. За энэ удаагийн дэд түвшний уулзалт нь ерөнхийлөгч Зеленский Вашингтонд очсон. За энэ үеэр бол ерөнхийлөгч Трамп болон дэд ерөнхийлөгч JD Vance нартай бол ихээхэн шуугиан тарсан ийм мэдгдлүүдийг хийсэн уулзалтын дараанаас хойш болж байгаа анх удаа одоо дэд түвшинд уулзж байгаа ийм уулзалт болж байна. За энэ удаагийн уулзалтын өмнө бол Украины ерөнхийлөгч Зеленский Сауди Арабийн угсаа залгамжлагч хунтайж ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэгч Мухаммад бин Саламантай уулзсан. За даваа гарагт энэхүү уулзалт нь бол болно гэдгийг Бэм гарагт бол X хуудсанд мэдгдсэн байгаа. За мөн Украины дипломат болон армийн одоо төлөөлөгчд мигмар гарагт Сауди Арабид үлдэж Америкийн нэгдсэн улсын төлөөлөгчтэй уулзнаа гэдгийг X хуудсанд бичсэн одоо постондоо нэмж мэдээлсэн байна. За мигмар гарагт болох энэхүү уулзалтанд оролцох Украины багт Зеленскийгийн тамгайн газрын дарга Андрей Ермак, гадаад хэргийн сайд Андрей Сибиха, за Батлан хамгаалахын сайд Рустам Умеров, за Зеленскийгийн албаны одоо ажилтан хурандаа Павло Палиса нар бол оролцох төлөвтэй гэж мэдэгдэж байна. За Америкийн нэгдсэн улсын талаас Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио бол оролцсон. За мөн түүний хувьд Сауди Араб руу аль хэдийн нисэж очсон байгаа юм байна. За мөн угсаа залгамжлагч хунтаачтай уулзахаар төлөвлөж байна. За Марко Рубиогийн хамт бол энэ удаагийн уулзалт Трампын ойрхон дорнодын тусгай элч Стив Виткоф, үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Валц нар бол оролцсноо гэсэн ийм мэдээлэл бол өгсөн байна. За Виткофийн хувьд бол Орос болон Украинтай яриа хэлцээ хийх асуудал дээр аль хэдийн оролцоод эхэлсэн байгаа. За өнгөрсөн сард тэрээр Оросны албаны хүмүүстэй энхийн хэлцээ хийх үеэр Америкийн нэгдсэн улсыг төлөөсөн. За ингээд Оросын холбооны улсад айлчилж шоронд хоригдож байсан Америкийн иргэн Марк Фогелийг сулсан. За мөн үүний хариуд Америкийн нэгдсэн улс Оросын иргэн Александр Виникийг суллаж ийм уулзалт бол болсон байгаа. За Виткофийн хувьд бол 2022 онд Украиныг эзлэн түрэмгийснээс хойш Оросын холбооны улсад айлчилсан Америкийн анхны өндөр албан тушаалт болсноороо энэ удаагийн одоо тухайн үеийн уулзалт нь бол онцлогтой байсан. За энэ удаагийн бас уулзалт нь бол Дональд Трамп болон дэд ерөнхийлөгч JD Vance нартай холбоотой асуудал. За Зеленскийг бол Оростой холбоотой асуудлаар бол ихээхэн буруутгасан. За тэдний хувьд бол Оростой Зеленскийг гал зогсоох хэлцээр хийхэд зайлсхийж байна. Дайныг улам өрдөж байна. За мөн Украинд цэргийн болон бусад төрлийн тусламж үзүүлсэн Америкийн нэгдсэн улсад талархалтай хандахгүй, хүндэтгэхгүй байна гэсэн ийм шүүмжлийг бол хийсэн. За үүнээс хойш бол 2-7 хоногийн хүрэхгүй хугацаанд бол энэ удаагийн уулзалт нь болж байна. За ер нь бол цаашдаа Америкийн нэгдсэн улсын Орос Украины дайны талаарх бодлого бол нэлээд өөрчлөгдөж байгаа. За Трампын одоо засгийг тэргүүлэх болсонтой холбоотойгоор энэхүү бодлогын өөрчлөлт бол болж байгаа. За мөн одоо Америкийн нэгдсэн улс бол Оросын холбооны улстай ямар нэгэн болцлоггүйгээр дипломат харилцаагаа эргэн сэргээсэн ийм явдал бол басан. За үүнд бол Украины ерөнхийлөгч ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа. За үүнээс болоод хоёр талын харилцаа бол нэлээд бас сөрөг ийм байдалд болж шилжээд байгаа. За өнгөрсөн сард бол бас төлөөлөгчд Сауди Арабын нийслэл Эрират хотод бол хэлэлцээ хийсэн. За энд бол Вашингтон болон Оросын холбооны улсын дэд түвшний төлөөлөгчд уулзсан. За энэ уулзалтанд харин Украин болон Европын орнуудыг оролцуулаагүй. За энэ бол тухайн үед бол ихээхэн шүүмжлэл дагуулсан. За үүний дараагаас эхлээд Зеленский Трамп нар бол нийгмийн сүлжээний хуудасаар дамжуулан бие биенийхээ эсрэг үг шидэлцэх ийм одоо үгэн дайн бол өрнөсөн байгаа. За мөн Зеленскийгийн 100 танхимд бие авч явсан байдал болон за тэр одоо 100 танхимын үйл ажиллагааг телевизээр дамжуулсны дараа бол Америкийн одоо Украинд үзүүлэх тусламжийг бол Америкийн нэгдсэн улс тусламжаа зогсоосон. За мөн тагнуулын мэдээллийг солилцдог байсан асуудлаа бол зогсоох юм шийдвэрийг гаргасан ийм нөхцөл байдал үүсээд байгаа. За энэ одоо удаагийн уулзалтыг бол Сауди Арабын улс зохион байгуулж өөрийн нутаг дэвсгэр дээр уулзалтыг зохион байгуулна. За энэ удаагийн уулзалттай холбогдуулан Сауди Арабын гадаад хэргийн яам Баасан гарагт мэдээлэл гаргасан. За эндээ бол уулзалт Улаан тэнгисийн ирэг дээрх одоо бомбд хот болох Жида хотод бол болно. За энэ хот бол өмнө нь дипломат харилцаатай холбоотой жуулчлалын ийм үйл ажиллагаанууд явагдаж байсан гэдгийг онцолсон. Сүүлийн 3 жилийн хугацаанд бол Сауди Арабын
хэлэгчийн зүгээс энхийн хэлэлцээрүүдийг зохион байгуулах дипломат зуучлал хийхэд ихээхэн анхаарсан гэдгийг гадаад хэргийн яамны мэдээлэлд бол дурдсан. За энэ удаагийн уулзалтын үеэр бол гол яригдах асуудал нь мэдээж хэрэг энхийн хэлэлцээ өрнүүлэх асуудал байгаа. За 3 дугаар сарын 4-ний өдөр Зеленский X хуудсан дээр пост оруулсан. За үүндээ бол инх тайвны өөрийнхөө одоо төлөвлөгөөг нэгтгэн бичсэн байгаа. За эхний шат бол инх тайвны одоо төлөвлөгөөний эхний шат нь хоригдлуудыг судлах, агаарын орон зайд бол эвлэрэл үүсгэх. За үүндээ бол пуужин болон алсын тусгалын нисгэгчгүүн онгоц, за эрчим хүчний болон бусад иргэний бүтцэд одоо бөмбөгдөхт энэ явдлаа бол зогсоохыг эхний шатанд бол хоёр тал урайлан. За Орос одоо үүнийг хийх юм бол Далай тэнгист бол дараагийн одоо эвлэрлэх энхийн хэлэлцээрүүд өрнө гэдгийг онцолсон. За мөн Зеленскигийн хувьд бол энэ алсын тусгалын пуужин болон агаарын тавталгааны асуудал дээр бол түр эвлэрэл явуулах нь бол итгэлцлийг бэхжүүлэх үйл ажиллагааны нэг чухал хэсэг байгаа гэдгийг онцолсон. За Жидад болох энэ удаагийн уулзалтын гол сэдэв бол алсын тусгалын пуужин болон агаарын тавталгаатай холбоотой асуудлуудыг бол гол онцлон. За мөн бие биенийхээ байр суурийг бол тандан мэдгэд уулзалтын гол зорилго бас оршин гэж үзэж байгаа. За Украиний хувьд бол зэвсэг болон тагнуулын одоо ийм тасралтгүй нийлүүлэлтийг Америкийн нэгдсэн улсаас авахыг одоо хүсэж байгаа. Тийм учраас энэ тал дээр Америкийн нэгдсэн улс ямар байр суурьтай байгаа вэ гэдгийг тандан мэдэх сонирхолтой байна. За нэм гарагт бол Трамп тагнуулын мэдээллийг Украинтай солилцдог байсныг төр төтгөлзүүлсэн асуудлаар бол санал бодлоо илэрхийлсэн. За энэ үеэрээ бол бид нар цаашид энэ одоо төтгөлзүүлэх ажилд бол бараг бэлэн байгаа гэдгийг онцолсон. За гэхдээ бол нэм гарагт болох Украин Америкийн яриа хэлцээнээс одоо ихээхэн зүйл хамаарна. Энэ бол их үр дүнд хүрнэ гэж ерөнхийлөгчийн зүгээс хүлээлттэй байгаа гэдгийг онцолсон. За мөн Америкийн нэгдсэн улсын байр суурийг илэрхийлэн Трампын ойрхон оронд дох элч Виткоп бол пүрэв гарагт сэтгүүлчд хэлэхдээ Америкийн нэгдсэн улс инх тайвны гэрээ байгуулах, гал зогсоох эхний тохиролцоог бий болгоход бол энэ удаагийн яриа хэлцээг одоо чиглүүлэх юм сонирхолтой байгаа гэд онцолсон. За тэгээд мөн Трампын хувьд бол бас нэг юм сонирхол татсан мэдээллийг пүрэв гарагт хийсэн. За үүндээ бол Украин яриа хэлцээ хийхийг хүсэж байгаа. За тэдэнд өөр сонголт байхгүй гэж үзэж байна. За ер нь бол Оростой бас яриа хэлцээ хийх бол өөр арга замгүй байгаа. За миний хувьд бол Оростой яриа хэлцээ бас хийхийг хүсэж байгаа. За би өөрийн гэсэн арга барилаар одоо явуулна. За энэ арга барилыг бол зөвхөн Трамп миний би өөрөө мэднэ гэсэн иймэрхүү утга агуулгатай зүйлүүдийг бол ярьж байгаа. За мөн Америкийн нэгдсэн улс бол Украинд үзүүлж байгаа тусламжийн хариуд Украины ашигт малтмал тэр дундаа газрын хавар элементийн ордуудад хөрөнгө оруулалт хийх ашиглах ийм гэрээ байгуулахыг сонирхож байгаа. За энэ асуудал бол энэ удаагийн яриа хэлцээрээр яригдах магадгүй гэсэн ийм ажиглалтыг хийж байна. За Зеленскигийн хувьд бол яг өнгөрсөн одоо хугацаанд цагаан ордонд одоо айлчлах гол зорилго нь бол энэ гэрээ хэлцээрт гар үсэг зурах байсан. Гэвч бол хоёр улсын удирдагчийн хооронд өрнсөн одоо маргаан мэтгэлцэнтэй холбоотойгоор тухайн гэрээ хэлцээнд гарын үсэг зураагүй. Тийм учраас үүний одоо асуудлыг бол ярилцсан. За харин Трамп бол сүүлийн өдрүүдэд энэхүү ашигт малтмалтай холбоотой асуудлуудыг олон нийтийн өмнө ил ярихаасаа ихээхэн болгоомжтой хандаж байгаа. За гэхдээ бол ням гарагт өгсөн мэдээлэлтэй Дональд Трамп ашигт малтмалын гэрээ хэлцээрт бол гарын үсэг зурх бах. Гэхдээ би бол инх тайвныг хүсэж байна. За үүнийг зохих хэмжээнд бол бид нар харуулсан цагт тухайн гэрээ хэлцээрт гарын үсэг зурх боломж нэгнэ гэсэн ийм утга агуулга бүхий мэдээллийг бол хийж байгаа. За Дональд Трампын хувьд бол бизнесмен гэдэг утгаараа альва усад үзүүлж байгаа тусламж дэмжлэг нь бол үн төлбөргүй байхсгүй заавал хариу одоо тийм нөхцлүүдийг бий болгох хэрэгтэй гэж үзэж байгаа. Тийм учраас бол Украинаас шаардж байгаа зүйл нь Байдны цэцэг захиргааны үед үзүүлсэн тусламжийн хариуд Украины одоо байгалийн баялагийг ашиглах сонирхолтой байгаа. За тэр дундаа их гүрнүүдийн дунд өрнөж байгаа стратегийн болон технологийн өрсөлдөөнд гол одоо үүргийг гүйцэтгэх хагас дамжуулагч болон одоо бусад шинэ технологиудыг үйлдвэрлэхэд хэрэгтэй энэ газрын ховор элементтэй холбоотой энэ материалуудыг одоо ашиглах ийм сонирхлоо бол удаадараа илэрхийлсэн. За өөрийнх нь одоо тооцоогоор бол Украин ус Америкийн нэгдсэн улсад 500 тэрбумын өртөө гэж үзэж байгаа. За харин Украины тал бол энэ тал дээр эсрэг байр суурьтай байгаа. За Байдны цэцэг захиргааны үед үзүүлсэн тусламж бол цэвэр одоо буцалтгүй тусламж байсан. Энэ бол ямар нэгэн зээл төлбөр биш байсан гэдгийг онцолж байгаа. За тэгээд ч мөн Трампын хэлж байгаа одоо дүнтэй бол санал нэг биш байгаа гэдгээ үзэж байгаа. За Германы судалгааны хүрээлэнгээс бол Байдны цэцэг захиргааны үед бол үзүүлсэн тусламж нь 119 тэрбум ам доллароос хэтрэхгүй ийм
тусламжийг үзүүлсэн гэдгийг бол онцолж байгаа. За мөн Европын тусламж ч гэсэн Украины одоо Оростой өрнүүлж байгаа дайн байлдааны үйл ажиллагааны чухал гүр гүйцэтгэснийг ажиглагчид Синжээчэд дүгнж байна.